2019 оны хавар Ховд аймагт ариун төмөргээд бүсгүй үйлчлэгээний ажилчдыг цуглуулж нэг сургалт хийсэн байна. Үйлчлэгч нарыг. Тэгээд тэр сургалт хийхээ яг урд өдөр над руу уцаар ирсэн. Уцаар ирээд юу гэсэн бэ гэхээр ахаа маргааш би нэг үйлчлэгч нарт сургалт хийх гэж байгаа маа. Та нэг жоохон туслаад өгөөч, дэмжиж өгөөч. Эмэгтэйчүүдийн төлөө, эмэгтэйчүүдийн эрх ашигын төлөө би юу хийх вэ гэд. Тэгээ би энэ хинч тоодоггүй тийм орхигдсон тэр эмэгтэйчүүд ялангуяа миний орцыг цэвэрлж байгаа эмэгтэйчүүдийг би яаж гоё баярлуулах вэ, яах вэ гэд. Тэд нар маань эрүүл зөв хоолтын талаар мэдэхгүй байна. Ажлын байрны одоо нөхцөлийнхөө талаар мэдж байгаа юм уу да. За яаж стрессгүй байх вэ? Ямар харилцаа хандлагатай байх вэ гэд тэднэрт маань хэн мэдлэг өгдөө. Хамгийн сүүлд нь хэн хоцордог гэлээ. Яг энэ хүмүүс хоцордог учраас хэдүүлээ 4 лекц уншия. За багш нарыг урья. За энэ хүмүүсийг яаж одоо бид нар санхүүжүүлэх үү? Яаж энэ хүмүүст гарын бэлэг өгөх үү? Гэт тэгээ бид нар бодсон мөнгө хайсан. Тэгээд үндэсний бодлогын хорооны гишүүд рүүгээ бид нар бас хандмаар санагдаад намаас асуусан чинь мөнгө байхгүй. Тэгээ Пунцаг гэдэг хүн рүү гинт ярмаар санагдаад залгасан. Тэгээ энэ хүмүүсийн талаар нэг арга хэмжээ хийнэ гэж бодож ирсэн. Ариун төмрийн надтай ярьсан яриа яг давхцсан. Тэгээ ариун төмөрт байхын төчи зөвхөн аймгийн төвөө хийх гэж байгаа юм уу? Ах нь бол наадахад нэг аймгийн хэмжээг хамруулаад хий гэж бодож байна. Сумдуудыг оруулаад. Тий. За чи хийх гэж байгаа бол хийх яхан дэмжиж үгүй гэдэг. Би наадахад чинь бүгднгийнх нь мөнгөний өгнө гэсэн. Тэгээ бид нар маш их зориг ороод тэгээ шууд тэр үйл ажиллагаагаа хийсэн. Тэгээ 150 гаруй үйлчлэгчдийг бид нар төв номын санд 3 сарын дөрөв цуглаж чадсан. Одоо үйлчлэгч улсуудын чинь шал арчижсэн ч гэсэн хүмүүс орж ид дээгүүр нь алхаа гарахаас ади би хоошоо байж явах хүлээ арчих гэж хэлдэг хүн ховор байдсан шүү дээ. Дэдгүртээ гарсан хүмүүс ч одоо хинч тоохгүй шүү дээ. Нөгөө байгууллагын ч тоохгүй тэгээд гэртээ хөвгтөө хараад сууж юм. Хаалга татаал барьсан бариулчин бохир байх юм бол харааж эхлэх хамгийн их нэг юм баггүй. Яг тэрнтэйг адил. Цэмцээсэн байвал баярлалаа гэдэг сэтгэлийг тэр хүмүүс хамгийн ихэнд илэрхийлдэг байх. Ийм сэтгэлгээний соёлоос эхлэе л та. Энэ хүмүүс чинь тийм их юм хүсдэггүй шүү дээ. Энэ хүмүүсийн баярлах нь үнэн, бомбох нь үнэн, бүх юм нь үнэн байхгүй юу? Хүн ажлыг голдохгүй, хүн ажил хүнийг голдог учраас бид нар энэ ажлаа хийхдээ бол тэгж муухай ажил гэж боддгоо. 20 хэдэн жил, хамгийн дээдл нь 20 хэдэн жил ажиллаад, хамгийн бага нь 12 жил ажиллаад энэ ажлаа хийхдээ бид нар үнэхээр өөрийнхөө сэтгэлээр хийдэг. Ажилчин, малчин, үйлчлэгээний ажилчдыг гэж нэг их тийм бидний эрх ашигыг хамгаалсан байгууллагад байдгүй бус толгойд болохоор төрийн бус байгууллагууд маш их байгуулагддаг учраас бид нар энийг маш их баяртайгаар хүлээж аваад ингээд За маргааш нь сургалт болоод дуусны дараа ариун төмөр уцаар ирээд энэ дээр хүмүүсээс нэг санал гарч байна. За бид нарыг төлөөс нэг холбоо байгуулад өгөөч. Биднэрт одоо яг Монголд үйлчлэгээний ажилтныг хамарсан юм холбоо гэж байдгүй маа. Гэсэн юм санал гарсан байна. За тэгвэл наадахыг чинь би ахын байгуулж өгнө. Би ээжүүдийг маш их хүндэлдэг. Би ээжүүдийн төлөө, би эмэгтэйчүүдийн төлөө би бурхан мэд тэдний төлөө би үнэхээр явна гэж хэлсэн. Тэгээ нэг онцлогонд Пунцаг гол маш хэлсэндээ хүрдэг, маш хурдан шуурхаа хүн байлээ. Тэгээ энэ холбооны үйл ажиллагааг явуулж явах үед би энэ холбоог цаашдаа аваад явж чадхаар юм байна гэдэг итгэл над нэг юмнаас төрсөн юм л да. Тэр юу юм гэхээр Ховд аймгийн Манхан суманд нэг аян болоод намын аянаар очлоо. За. Тэдгүрт гарсан хүмүүсийн үед, залуу хүмүүсийн үед бас орох, байр, сав, хамтрах, найзлах, нөхөрлөх иймэрхүү асуудал чухал гардаг. Тэгээд ахмадуудаа зөвлүүлээд бүгдээрээ сайхан ярилцээд ахмадын юм сайхан өргөөтэй болъё гэсэн саналыг маш их олон удаа гаргаж ирсэн. Тэгээд хиндээ яаж байртай болох уу, хиндээ яаж харьцах уу гэдгийг мэдэхгүй байсаар олон хүмүүстэй уулзсан боловч заавал төрийн гар хараад төрийг хард суулгүй өөртөө хийчих болмоор нэг юм байх шиг байна. Тэр ахмадын өргөө бүгдээрээ хамтраа гээл л. Би сая сумын дараагаас асуудлаа 30 сая төгрөг болно гэж байна. Бүгдээрээ 3 хаач. 3-ны 1-ийн сумын дарга гаргахаас 3-ны 1-ийг би гаргая. 3-ны 1-ийг та нар өөрсдөө цуглуулж хаач. Дээр үед бол сумын гүйц захиргааны хурлын танхим байсан нэгдлийн. Тэрний одоо энэ ашиглахгүй байсан барилгыг ингээд бид нэр тогтжуулж ийм сайхан ахмадын өргөө барьж өгсөн. Тэрнээс хойш бид нэр одоо энд зоглож ахмадууд одоо энд одоо өдөрлөгөө хийж, тоглож, наадаж, бие чирэгжүүлэх юугаа хийж
энд эмнэлэг, үзлэг, мүзлэг бүх ажиллагаагаа энд одоо явуулдаг. Тэгээд одоо манай хүмүүнлэгийн холбооны дарга одоо тэр Бунцэг гэдэг хүн одоо бид нарыг ирж уулзаж энэ сайхан байртай болгож энэ сайхан холбоог байгуулж бид бүгдийг ер нь их дэмжиж ер нь одоо нийтчих хүмүүнлэг байхын талаар одоо нэлээд үйл ажиллагаа явуул зохион байгуулж байгаа. Энийнд бид бүгд одоо нэлээд баярлаж энэ хүний дээрээс бууж ирсэн одоо буулгаж ирсэн хар зүргийг бид нэр одоо балчих байрлагч хоор заган дэмжиж авч явах юмсан гэж ингэж бодож явдаг. Ийм сайхан өргөө байгуулж өгсөн явдалд сумын өндөр насны гуйцын баярлаж энэ насны одоо ганц хүслийг биелүүлсэн гэж бид нар бодож явдаг. Хүнлэг үйлсдэн гишүүдтэй үйлчлэх төрийн бус байгуулга нь анх 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалан цуманд үүсгэн байгуулагдсан. Төрийн бус байгуулга нь 2020 оны 5 дугаар сарын байдлаар 7000 гаруй гишүүнчлэлтэй. Энд бол үйлчлэгч, цэвэрлэгч, жолооч, сэлэсэр дандаа эмзэг үлгийн хүмүүс голдуу байдаг. Тэгээд энэ хүнлэг үйлстэй холбоонд ажиллахад бол энэ хүмүүс бол өндөр сэтгэлгээтэй байдаг. Хамгийн гол нэг өөрийн гэсэн харьяалгүй, байгуулгагүй тийм хүмүүсийн манай холбоод нэгдэж орд нийлж сэтгэлээ нэгдэж ажиллаж байгаа. Хамгийн анхны уулзалтан дээр уулзаад тэр хүмүүстэй яриа сууж яхад үндсэндээ өөрсдөнд нь тулгамдаад байгаа асуудал бол нэг 4-5 асуудал байгаа юм. За 4-5 асуудал. Дээрээс нь энэ хүмүүсийн сэтгэл дотор бол хоёрхан юм бодогдож байгаа. Эднэр бол хамгийн ихний ээлжинд төрмөн төвшин байгаасаа төмөн олонмын хамглан байгаасаа гэдэг бодол чин үннээсээ байдаг шүү. Бодлоо байдаг юм байл. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ хүмүүсийн дотор бол элэг бүтэн эрүүлэл байвал болоо. Өшөө юм нэгтгэв юм байна. Өшөө юм боддог ч юм. Хүмүүс ингэж ерөөсөө хүний хандлага ийм л байвал болж байгаа юм л да. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь зөвхөн гишүүдтэй үйлчлэх бөгөөд Ховд аймгийн төрийн болон хувийн хэвшлийн үйлчлэгээний ажилтан албан хаагчдыг гишүүнчлэлдээ багтаасан юм. Хүнлэг үйлсдэн гишүүдтэй үйлчлэх төрийн бус байгууллага нь шийдвэр гаргахдаа хамтын буюу удирдах зөвлөлийн 47 гишүүний санал санаачлах шийдвэрийг үндэслэн гаргадаг бөгөөд гаргасан шийдвэрийг төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчдийг бүрэн хамарч гүйцэтгэлд нь гүйцэтгэх захирал хяналт тавин ажиллаж байна. Холбоо маань байгуулагдаад яг 1 жилийн нүрийг эзэж байна. За холбоо байгуулахаас зорилго бол нэгдүгürt үйлчлэгээний ажилчдын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх. За хоёрдугаарт нь бас энэ хүмүүсийн хийж хэрэгжүүлж байгаа одоо энэ ажлыг олон түмэнд танин мэдүүлэх. За гуравдугаарт энэ хүмүүсийн бас хөдөлмөрийг үнэлэх. За дөрөвд нь энэ одоо хүмүүсийн нийгмийн асуудалд анхаарах юм чиглэлээр л энэ холбоо маань анх байгуулагдсан. Тэгэд одоо бүтцийн явд бол удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, зохион байгуулагч, менежер, салбар хэсэг гэсэн юм одоо бүтцтэй үйл ажиллагаагаа явуулж байгаамаа. Холбоо байгуулагдаад жишээ нь холбооны гишүүдэд хэрэгтэй ашигтай юу хийдэв? За хамгийн эхлийн ээлжинд энэ хүмүүсийнхээ эрүүл мэндэд нь анхаарай гэж бодлоо. Тэгэд аймагт байгаа хувийн эмнэлгүүтд очиж уулзсан. Энэ эмнэлгүүттэй холбоо байгуулж шинэ баярын эмнэлэг, алтан цэцгийн эмнэлэг, ёстойгүйгийн эмнэлэгт бол 120 мянгаар үзүүлэх ёстой байсныг бид нэрийг хөнгөлөөд 40 мянгаар, шинжилгээгийн бол 20 мянгаар өгүүлээд ингээд ор хоногийн бол 50%-аар бууруулж ингэж хэвдүүлээд бид нар Ховд аймгийн хол учраас хот бод явж ингээд үзүүлж харуулж чадхад зардал мөнгө нь өндөр учраас биднэрт энэ Ахмад бол ийм тусламж үзүүлсэн. Анх одоо манай нэг үйлчлүүлэгч ирж хүнлэг одоо үйлсний холбоо гэж байгуулагдсан юм байна. Төрийн бус байгууллага. Би ингэж уулзлаа. Ийм үйл ажиллагаа явуулдаг юм байна гэж хэлсэн. Тэгээд юу хөөхлөөр би одоо 30 гаруй жил эрүүл мэндийн салбар зүтгэж байгаа хүний хүүдийг хөөхлөөр ер нь эрүүл мэндийн салбарын ажил тэр дундаа бусад салбарын энэ үйлчлэгээний ажилчид ажлын ихэнхийг хийгээд цалин хөлсөнд байгаа аваад ахуй хангамж нь бас сэтгэлд хүрхэхгүй хэмжээнд байдаг учраас бас би энэ хүмүүст яаж туслах вэ гэж бодож явсан юм аа. Энэ имлэг 10 хэдэн жил хувийн имлэг одоо хөл дээрээ тогтоход энэ одоо Ховдын ард түмэн баруун 5 аймгийн ард түмэн үйлчлүүлэгч нар бол хөл дээр тогтоож өгсөн учраас нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхлээр энэ хүнлэг холбооны төрийн бас байгууллагын гишүүдэд нь шинжилгээг бол
40% хөнгөлтөө зөвхөн одоо уруулжийнхаа үнээр хийж өгье. Эмчийн үзэлгээ бол үнд хөлбөргүй хийж өгье. Тэгээ сумууд нь бол 5 төрлийн шинжилгээг суман дээр нь очиж хийж өгье. Аймгийн төвд бол 6 төрлийн шинжилгээ буюу эрентгийн шинжилгээ дург авах шинжилгээг нэмж хийж өгье. Ингээд энэ үзэлгээг зохион байгуулсныхаа дараа эмчлүүлэх шаардлагатай хүмүүс гарах юм бол 50% хөнгөлттэй эмнэлэг твтүүлье. Улаанбаатарт эмчлүүлэхээр явах бол 13 дугаар маягтыг хийж өгье. Суманд эмчлэгдэх хүмүүсийн зөвлөгөөний нөгөөе. Аймгийн төвд эмчлэгдэх хүмүүсийн эмчилгээг нь бол ингэж шийдэж өгье гэж ингээд тохироод бид нар ажиллаж байсан юм аа. Гэтэл одоо сая сайшаалтайгаар хүүхдээр 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс нийгмийн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үндэсний зөвлөлийн тогтоолоор 28 дугаар тогтоол гараад улсын эмнэлэг, хувийн эмнэлэг хоёрыг адилхан тарифтай үйлчилгээтэй болгосон учраас одоо манай эмнэлэгт үйлчлүүлэх энэ холбооны хүмүүс бол үнд хөлбөргүй үйлчлүүлнэ гэдгийг бас уламжилъя. Таксинд бол 10 гаруй жил болж хуваарийн таксины үйлчлэг эрхэлдэг ийм хүн байна. Энэ холбооны үйлчлэлээр хэлж явснараа тэтгэврийн когшин бид нэр энэ хүмүүсийн хамт олонд биднийг ихтэй дамжиж үздэг. Тэгээ бид нэг эмч сувилгаанд хөнгөлтэй ийм эмч сувилгааны ийм бид нэг хамруулдаг. Хөндлөг үйлчлэлтэн гэдэг төрийн бас байгууллагын тэр үйл ажиллагаа нь бол бидний одоо зорж явж байгаа тэр зорилго чиглэлтэй үйл ажиллагаа нь маш одоо давхцсан юм уу тэр үйл ажиллагаа байсан учраас бид нар бас тэр төрийн бас байгууллагын саналыг бол хүлээн зөвшөөрөөд ингээ хамтарч ажилласан. Хөдөө яваад малчтад юм уу нөгөө эмнэлгийн үйл ажиллагаа төдийлөн хурж чадахгүй байгаа. Нэг бол одоо тухайн онцгой үеүүдэд тийм мал төлдөг үеэр ч юм уу одоо ямар нэгэн байгалийн ямар нэгэн бэрхшээлтэй үеүүдээр тэр хүмүүс очиж газар дээр нь үйлчлэгээ үзүүлж эмнэлгийн болон одоо халамжлах, эмчлэх, онш тодруулах тийм үйлчлэгээнүүдийг хөнгөлтөө өнөр хөргөх тэгээд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ бас ухамсарлаж одоо хөнгөлтөө өнөр хийх боломж нөхцөлүүдийг бол бид нар харж өгч байгаа. Манай аймагт шатхуун импортлдог нэг компани байна. Тэр компанийнхантай уулзсан. За. Танай холбооны гишүүдэд шатхууны өмнө 100 төгрөгөөр буулгаж өгье гэж байна. Литр тутам. За би ингээд саяхан хөндлөг үйлсэлт ингээд холбоог байгуулагдсан саяхан мэдсэн. За энэ хөндлөг үйлслийн холбоонд одоо ямар хүмүүс байдгийн бэ? Энэ яадгийн бэ гэж судалж үзэхэд энэ холбооны хүмүүс нь болохоор бидний өдөр тутмын одоо амьдралын одоо хэрэгцээг одоо хангаж байдаг үйлчлэгийн ажил тийм аа. Цэвэр цэмцгэрэн байлгах, цэвэрлэгчид, гагнуурчид, жолооч гэх мэт бүх хүмүүс байдгийн байна. За энэ хүмүүстэй одоо би нийгмийнхаа хариуцлагын үүднээс ч тэр за энэ танаа ингээ байгууллагатай хамтарч ажилламаар байна. За энэ хамтарч ажиллаад одоо би танаад ингээ шатхуунаа ингээ танаа хүмүүс ингээ 100-аас 150 төгрөгөөр одоо байнгын хямдралъя. Энэ нэг удаагийн хямдрал биш ээ. Энэ бол байнгын ингээ хямдрал ингээ үзүүлье. Ингэж уулзсан. Тэгэхээр Пунцаг дарга маш биднийг одоо эргээр дэмжиж хүлээж авсан. Одоо 4 сар, 5 сард бол бас холбооны гишүүдийнхээ нийгмийн амьдралын талаас бас анхаарч за одоо үндсэндээ 6 суманд одоо хүнсийн ногоон тариалтыг бол хийж байна. Холбоо гэдэг төрийн бас байгууллагт эсэж ороод төмс ногоо тарихаар ингээд бүгдээрээ нэг хамт олон болж цуглараад ажиллаа эхлээд ерөнхийдөө тал дундаа орцсон явж байна. За тэгээд хөндлөг үйлстэй холбооныхоо ач уянаар бид нэр одоо энэ жилдээ амжилттай сайн ариун ургуц авахын төлөө одоо нэг хамт олон болж хамтарч ажиллахаар бид нар энд ирээд одоо 1-2 хонжана. 1-2-оор 3-4-оор ингээд зөвхөн өөрийнхөө өрхийн хэмжээнд газар тариалангээ эрхэлдэг байсан бол одоо бид нар хөндлөг үйлснийхээ холбоонд нэгдснээр хамт олон өшөө олон хамт олонтой болъё гэд 24 айлын одоо амжиргааг дээшлүүлэхээр 2 хэсэг бүлэг болоод 2 газар ингээд ногоо тариад байгаа. Энэ нутгийнхаа зүүн талдаа одоо сумаасаа 40 км-т нэг газараа тариад нэг хэсэг хүмүүс маань ирсэн. Бид нар бас очиж оролцоод ирсэн.
Бидний гол зорилго болохоор нутаг орондоо эко хүнс одоо яг жинхэнэ органик хүнсээр л одоо ард түмэндээ үйлчлэе гэсэн тийм зорилго нэгдсэн одоо ажил нь шулуудсан юм л хүмүүс нийлээд ногоогоо тариад эхлэх гэж сууж байна. Энэ бүх гарч байгаа зарлагыг бол хүнлэг үйлсний холбооныхан маань бид нарыг дэмждэг тийм нутгийн бизнесмен залуучууд бид нарыг дэмжиж энэ зарлагуудыг гаргаж өгч байгаа. Бишээр бид нар яг өрхөөрхөөрөө нэг нэгээрээ явахаар бол үнэхээр энийг бас хүч хурц хийж чадахгүй байна. Тэгээд манай холбоо 2019 оны 3 сард байгуулагдаад жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Анх 46 байсаа одоо 200 гараа явуулчихсан байгаа. Гишүүдийнхаа дунд болохоор амжиргаагаа дээшлүүлэх талаар ногоо тарих хүмүүс нэгдэж төсөл авч байгаа, юм ойдаг хүмүүс нэгдэж төсөл авч байгаа, малчид хүртэл нэгдэж орж яваад одоо 200 гаруй гишүүдтэй болцсон явж байгаа. Манай талбай дээр энэ манай холбооны гишүүд одоо энэ төлөөлөлд нэрчсэн бид нэр 6 өрх нийлээд их нээлжинд нэг га талбайд төмс тариалт хийгээд явж байна. Одоо тэгээд төмсөө тариа суулгацсан бүх ажил идэрчсэн явж байгаа. Ер нь тэгээд цаашдаа энэ холбооныхаа ажлыг өргөжүүлээд гишүүдээ нэмээд эх жилүүдээс тэгээд ер нь олонгоо талбайд бүх гишүүд нь хамрагдаад явах юм зорилготой бид нар их нээлжинд га талбайд ямарсан төмсний тариалтай ажил хийгээ явж байна. За ингээд бид нар ингээд хүнлэг үйлстэн төрийн бас байгууллагад эсснээр биднэрт бас одоо ингээд ач тусаа өгж байна. Өмнө нь бид нар бол манай суманд ногоо тарих боломж нөхцөл байхгүй. Аймгийн төв юм уу буянтад ирж заавал бид нар ногоо цагаагаа авдаг байсан бол одоо бид нар яг газар дээр өөрсдөө бас тайрж үзээд тэрнийхээ үр ашгийг хүртэх гэж байгаадаа бас их баяртай байгаа. Бид нар бол тооны араас хөөцөлдгөөс илүү одоо чанарын асуудал их ярьж байгаа. Тэгээд бол энэ хүмүүс маань их сэтгэл өөдрөг хөдөлмөрөө одоо үнэлүүлдэг. За энэ одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлаа нийгэмд одоо ойлгуулдаг. Ийм л одоо болохын төлөө бид нар бол энэ холбоог цаашдаа одоо авч явнаа. Энэ талд бол манай гишүүд сэтгэл өөдрөг байна. Хүнлэг үйлстэн төрийн бус байгууллага нь үүсгэн байгуулагдсанаас хойш гишүүдийнхээ хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлэх, төрийн хайр хишгийг хүртээх тал дээр анхаарч ажилласны үр дүнд төрийн дээд алтан гадас одонгоор 4, хөдөлмөрийн хүндэт медалаар 6, боловсролын яамны тэргүүний ажилтан тэмдгээр 1, боловсролын яамны хүндэт багшаар 1, салбарын жуух бичгээр 9, салбарын тэргүүний ажилтнаар 8 хүн тус шагнагдсан байна. Найман сард одоо бид нэр хүнлэг үйлстэн төрийн бус байгууллага байгуулагдчихээ. Энд ажил зохион байгуулагч нэг сонсоод одоо тэнд очиод бүлгээрээ тэнд очиж хүнлэг үйлстэн төрийн бус байгууллагад гишүүнээр ирсэн. Тэрнээс хойш компани үүсгэж түрээсийн байранд ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд одоо эдүү болтол ажиллаж байна. Ингээд бүгдээр нь оюутлын чиглэлээр мэргэссэн доотлол нь 8 жилээс дээш байгаа нь одоо 30-40 жил ажилласны юм хүмүүс байна. Ингээд хүнлэг үйлстэн төрийн бус байгууллагыг яагаад сонгосон гэхээр энэ байгууллага үйлчлэгээний албанд ажилладаг ямар ч хүн байсан энд гишүүнээр ирсэж болно. Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар сургууль 8 дугаар сард 40 жилийнхээ овог тэмдэглэсэн. Энэ үед бид одоо тэр 3 дугаар сургуульд ажиллаж байгаа ажилчдынхээ одоо өрөө тасдагыг бол бас холбооны одоо мөнгө гаргаад ингээд засвараа хийгээд голомжийн одоо өрөө тасдаганд одоо үйл ажиллагаа бол явуулж байгаа. Бидний ажлын байр бол агааргүй тэгээд шатны доор хонголд ингэж бид нар амьдарч ажил төрлөө явуулдаг байсан. Тэгээ энэ холбоонд орсноор бидний ажлын байрыг бол маш сайхан тогтжуулж өгч байгаа. Одоо эхнээсээ бол 3 дугаар 10 жилийн үйлчлэгчнэрийн ажлын байрыг бол маш сайхан тогтжуулаад өгсөн. Одоо тэгээд сургуулиудаар бол үе шаттайгаар ажлын байрыг тогтжуулаад явж байгаа манай холбоо. Энэ холбоонд орсноор бол бид нар маш их бахархаж байгаа. Яагаад тэгэхээр бид нар энэ холбоонд орсноор бидний ажлыг бол хүмүүс маш их үнэлж хүндэлдэг болсон. Биднэрт бол эерэг хандлага маш их өгч байгаа. Би 1998 оноос одоо хүртэл түүхэдийн бизнес эрхэлж байгаа. Тэгээ би нутгустаа ерөөсөө хүнлэг үйлстэн төрийн бус байгууллагын гишүүдтэй хамтран ажиллах
санаачлага тавьж өөрөө энэ өөрийнхөө ажиллаж байсан эсгийнхээ үйлдвэрийг бэлгэлж байгаамаа. Тэгээд одоо энэ өөрсдийнхөө ажиллаж байсан эсгийнхээ үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эдгээр бүрэндэчүүдтэй одоо бэлгэлж байгаа. Тэгээд энэ манай энэ тоног төхөөрөмж бол сэмлэх машинтай эсгийн барван өгч байгаа. Урд өмнө битээр одоо газар тариалан эрхлэгж 1 тонн төмсийг бэлгэлсэн. Түүнд оролцох одоо шатхуун мөнгө төгрөгийн хандив тусламжийг бас ард түмэндээ өгсөн. Тэгээд одоо манай нийт одоо эрдэнэ бүрэнчүүд та бүхэндээ хэлэхдээ одоо энэ сайхан тоног төхөөрөмжөөр нутгийн ард түмэндээ одоо сайхан эсгийн үйлдвэрээр хангаж өгөөрэй гэж хүсэж байна. Энэ хүнлэг үйлстэй холбоо нь одоо илснээр энэ найз нөхөд одоо тэгээд хамт олон түмэн их өргөн хүрээтэй бид нар ингээд найз нөхдөй хувьд үнэхээр өсч хөгжиж байгаад би үнэхээр талархаж байна. Тэтгэврт гарсан улсууд бол ерэн тэгэл гэрээ эргээл байж идэг. Тэгээд бид нарыг чинь одоо сайхан нийгэмшүүлж үнэхээр сайхан ажил зохиож үнэхээр гайхамшигтай нийгэмлэгт би үнэхээр талархаж байна. Манай одоо гишүүд бол өөрсдөө одоо сард 2 удаа бүжиг зохион байгуулъя. Бид нар бас чөлөөцсөгээ зөв боловсон өнгөрүүлээ. Хоорондоо танилцъя ингээ хүсэлт гаргасан. Энэ дагуу бол ингээ 10 сараас бол энэ үйл ажиллагаа бол явсан. Хөдөлгөөний дутагдлыг нивахын тулд одоо бидний бүжиг таанзад сард 2 удаа биднийг сайхан бүжиглүүл цэнгүүлдэг. Бид нар хүнлэг үйлснийхээ холбооны үнэлэхээр бид нар үнгүү тэр бүжгэндээ сайхан орж 1-2 өдрийг сайхан өнгөрүүлдэг дуулж бүжгэлж. Тэгээ холбоо байгуулагдсанаар одоо ингээд салхинд гаргаад хамт олон болоод ингээд явж байгаа нь бас гоё. Тэгээ тэмцээн уралдаан зохион, спортын тэмцээн зохион, янз янзын тэмцээн зохион шатардаг юм гээл. Тэгээ бид болвол гишүүдийнхээ саналыг сонсож юу хийхээр байна, ямар одоо ажил зохион байгуулахаар гишүүдийнхээ саналын үндсэн дээр үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Манай холбооныхан болохоор дундын хадгаламжийн бүлэг байгуулъя гэсэн санал гаргасан. Тэр үндсэн дээрээс нь бид нар одоо эхний ээлжинд нэг 15 гишүүн маань дундын сангаа 100 мянган төгрөгөөр эхнийхээ гарааны мөнгийг эхлээд сая 500 мянган төгрөгийн сангаар үйл ажиллагаагаа эхлээд явж байна. Үүсгэсэн нөгөө дундын сангаасаа болохоор богино хугацаатай 2 сар 3 сарч байд юм уу, тухайн хэрэгцээтэй хүн 200 300 мянга байд юм уу, 500 мянга байд юм уу, хэрэгцээтэй мөнгөө зээлээд хугацаанд босоож өгдөг. Одоо гишүүдэд тохиолдсон альва бэрхшээл биднэрт тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхэд энэ мөнгө маань бол чухал нэмэр болно гэж бодож байгаа. За дээр нь бол бас Ховд аймагт 90-ад оны үед бол бас өмч хөвчлөлтэй холбоотой олон аж ахуй нэгж хөвчлөгдөөд зарим одоо үйлчилгээний ажилчид маань хариалах одоо албан байгууллагагүй болчихсон. Одоо ингээд холбоо байгуулагдаад явхаар бид нар бас одоо санал бодлоо илэрхийлдэг, хүсэлтээ тавьдаг ийм одоо байгууллагатай боллоо гэдэг сэтгэл дүүрэн хамт олонтой боллоо гэдэг асуудлыг бол бидэнд ярьж байгаа. Хүнлэг үйлсний холбооны хамт олондоо бид нарыг удирдан зохион байгуулж уриалсан, санаачилсан энэ хүнлэг үйлстэй залуучуудтай маш их баярлж байна. Бид энэ холбоонд орсноор олон найз нөхдөдтэй болсон, олон хүнтэй танд дотн болсон. Өчнөөс олон хүн илсэж орж байгаа энэ. Коучтон бидний их харж үзэж байгаад бидний таалагч баярлж байна. Бид нар энэ хүнлэг үйлснийхээ холбоонд элсэн орсноороо бол үйлчлэгээний ажилчдын эрх ашгийг хамгаалуулах ийм холбоотой болсондоо их баяртай явдаг. Ажлаа хийгээ явж явах хугацаанд бол хүмүүс бол баярлалаа гэд хэлж байгаа. Энэ үгийг сонсоход надад бол үнэхээр сэтгэл ханамжтай. Ажлаа хийгч хүртэл надад маш их урам зориг хайрладаг. Тэгээд энэ холбоо маань биднэрт ард түмэн энэ хүмүүст бид нарыг ингэж маш их сайхнаар танилцуул бидний ажлыг үнэлүүлсэн маш их баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна. Мөн одоо бидний одоо сайхан амьдрахад одоо ингээд өдөр арын албаар хариуцж байдаг ингээд үйлчлэгээний ажилчдаа баярлалаа гэж хэлмээр байна.